Жал дундуур урсаж усан дотор шатсан эр зоригт хөвгүүдийнхэн цус эмс охидынхон гооцлон гэр бичигдсэн их Монголын түүх Тэнгэрийн түүх Алтан цадик Эрхэм сонсогчдоо Алтан цадиг нэвтрүүлэг Үндэсний хувьсгалын зүтгэлтнүүд цуурлын шин дугаараар Богд хаант Монгол улсын улсад туслагч гүн Ялгуун-Баатар Лаврын Сумяагийн тухай өгүүлэхээр бэлтгэлээ. Улс үндэсээ ард олноо боддоггүй ноёд төшмөд цөөнгүй байгаа даанч харамсалтай. Би өөрийн зориг бодлогоос хизээч ухарч няцахгүй. Турж өгсөн ч төм олныхон төлөө зүтгэнэ. Лаврын Сумяа 18 дугаар зууны дундуур Манжийн төрөнгөллийг эсэргүүцэж эртний түүхт төр улсаа сэргээх нэгэн үзүүрт сэтгэл барин зориулсан амар санаа Чингүн жив нарын тэмцлийг харгислан дарсан Манжийн дайчин гүрний эрх баригчид Баруун Монголд элдв үеийн самун гарахаас сэргийлэх зорилгоор янз бүрийн нутгаас байнга суух цэрэг дайчлан гэр орноор нь нүүлгэж эдвэгийн шинжаа мужид сууршуулсны дотор өвөр зүгийн цахар ястан нилээд байлаа. Тэр хязгаарт цахар төдийгүй нутгийн үндсэн иргэд болох уйгар иргэд олон болохоос гадна нүүдлэн сууршсан Хятад, Манж, Шивэ, Солон, Хотон, Өөлд, Торгууд, Мянгад, Хэрээд, Хасаг, Чантуу зэрэг ястан тэнцүүхэн ач төрдөг байжээ. Намтар түүхийн өгүүлэн байгаа Лаврын Сумяа бол 18 дугаар зууны дундуур хүчээр шилжүүлэн суулгасан цахруудын удам болох нь аман яриа янз бүрийн сурвалжаар нотлогддог. Сумяагийн эцэг Лавр 50 нас хүртлээр гэрлээгүй тарав чамб их тонилгогч хэмээх хөлгөн суд руу үрж цагаан нохой дагуулan ангуучилж нохой нь таруу баримагц тарав чамб уншиж нүгэл хилэнцээ наманчлаад таруугаараа хооллдог гэр оронгүй шахам ядуу зүдүүнийг юм байлаа. Хожмоо гэрлэн хэд хэдэн хүүхэд төрүүлсний хоёр дахь нь 15 дугаар жарны нохой жил 1874 онд Илийн цахар зүүн гарын хөөж шархар шууны дэд суманд төрсэн Сумяа юм. Сумяа ядуу зүдүү амьдралын хүнд хэцүү биеэрэн үрж сэтгэлээрээ мэдрэн өсчээ. Бэлтэй айлын мал отгуулан зарагдаж байхдаа төрөлхийн сэрэг ухаантай хичээнгүй төвчээр хатуужилтай байсныхаа хүчинд Манж, Монгол, Тод Монгол, Хятад, Төвд, Казак хэл бичигт суралцсан гэдгийг. Ингээд бага залуугаасаа Илийн Цахар аймгийн Ангийн сайдын яамны жинхэнэ бичээчээс эхлэн төрийн албанд хүчин зүтгэжээ. Тодруулбал 1895-аас 97 онд Илийн Цахар зүүн гарын хөөж шархар шууны тэргүүн сумын орлон хөөгч 1897-оос 1920 онд хөөж шархар шууны тэргүүн сумын занг 1902-оос 1911 оны эцэс хүртэл Илийн Цахар зүүн гарын бүгдийн дараагаар тохиогдсон алба хашиж байхдаа 1907 онд дэд зэрэг жинс шагнуулж байсан тухай Сумяа гүн 1919 оны 12 дугаар сарын 19-нд дотоод яамд өргөсөн өөрийнхөө гэрийн үеийн бичмэлдээ үлдээжээ. Сумяа янз бүрийн алба хашиж байхдаа Манж төрийн бодлогыг таньж мэдэн Монгол үндэснээ тусгаар тогтнолын төлөө тэмцвэл ирээдүйд үр дүнг нь үзэх боломжтой гадралж энэ тухайга дотн нөхөд ураг төрлийнхөнтэйгөө сэм хэлцдэг байлаа. Нэгэн удаа Манжийн төрийн төшөмдийг хошуул сумынхаа ард олонтой нийлж эвсэн хуурч цэргийн агт унлаг гаргах хүнд албанаас чөлөөлж чадсан Сумяад нутгийн олон улам итгэж үгийг сонсох болжээ. Сумяа
Дотн танил надмид хавн зэрэг хэдэн хүнтэй нууц зөвлөн Манж хятадын иргэшээлээс ард олноо хэрхэн ангижруулах талаар улс хууртай ярилцсан тохирч улмаар энэ тухайга нутаг усныхандаа сэм ухуулахаар шийдвэрлэн ил хотод сууж байсан хаант Оросын консултай нууц уулзаж хошууны ард олны хүнд хэцүү байдлын талаар тодорхой өгүүлж улмаар Манжийн дарангуйллыг эсэргүүцэх тэмцэлдээ дэмжлэг тусалцаа үзүүлэхийг хүссэн гэдгээ. Тэгэхэд Орос консул Ар Монгол Оросын дэмжлэгтэйгээр Манжаас тусгаарлан богд гэгэнийг төрийн тэргүүн болгон зарлж байгаа тухай Сумьяад ярьж хүсэлтийг дээш нь уламжлан хариу өгөхөө амласан байна. Илийн Орос консулаас нааштай хариу сонссон Сумья хошуундаа ирээд нөхдөөгөө зөвлөлдөн Манж хятадын эрх баригчдын эсрэг цэрэглэн хөдлөх бэлтгэл ажил эхэлсэний зэрэгцээ. Зэрэгэлдээ хошууны дарга урд санал бодлон хуваалцаж харгас хатуу засгийн эсрэг нэгдэн тэмцэхээр тохирсон ноён Сотод хэл хөргүүлж хөдлөх цаг ойрцныг дуулгажээ. Гэтэл ноён Сото ярьж тохирсноосоо ухарсан төдийгүй илд суух Манжийн хятад цэргийн удирдлагатай уулзан Сумьягийн үүсгээр зэхэж байгаа нууц ажлыг мэдээлсний дагуу Сумья нөхдийг баривчлан аваачаар ял хуулиар сурдуулан Чин улсын хэвт ёсны 3 дугаар он 1911 оны 11 дугаар сарын 19-нд Илийн газар сууж байсан хятад цэрэг зэвсэглэн хөдлөж шин тушаалын жанжныг нутгийн үл бүтэх хүмүүстэй нийлж хуйлдлаа гэж бүрлэгэн Илийн харьяат хэн боловч Манжийн төрөг эсэргүүцэлгүй захирагдаж байхыг чандлан тушаасан байна. Гэтэл Сахар зүүн гарын 8 хошуу дагахгүй гэж эрс эсэргүүцснээр хятад цэрэг 1 сар орчим дайтаж хүүхэд хөгшөд идэр залуу 100 гаруй хүнийг хүйс тэмтэрч үлэмж хөрөнгө мал олзлон надмид зэрэг 21 хүнийг олны нүдэн дээр цавчин хөнөөсөн гэдгээ. Энэ үед Илийн Сахар хошууны зүүн гарын дэд дарга Сумья харьяат 8 хошууны дотроос 150 өрхийн 552 хүнийг дагуулan Илээс оргожээ. Тэд зайлшгүй хэрэгтэй эд юм ачаалан хөдлөж өндөр уулын бартаа бүхий хөх, тоом, хэрцийн даваагаар давж уугуул Монгол нутагта хүрэхээр Оросын хэлийг чиглэн хөдөлжээ. Гэвч Цувааны сүлд явсан нэлээд урхайлан олон хүнийг хятад цэрэг хөөнгүйсэж хүчээр баривчлан буцаасан гэдэг. Харин үлдсэн хэсэг нь хагцал зовлон туучин эрхчлөөний төлөө тэмцэж Оросын хил даван 1912 оны 4-р сарын 31-нд Оросын Семеречинск гэдэг 7 голын нэгээр нэрлсэн Лепса гэдэг жижиг хотоор дамжин хасгийн хилийн ойролцоо орших Цоохор мод гэдэг газарт хүрч Тэнтхийн эрх баригчдтай уулзан хэрэг зорилгоо ярьж танилцуулан Оросын харьяалд багтааж ижил мөрний савар нутгалдаг угтаа Монгол үндэстний нэг болох халимагтай хамт түр оршин суулгахыг сойрхон мэдүүлсэнд тэдний хүсэлтийг засгийн газартаа уламжлан зөвшөөрүүлж хасгийн Жаманташ гэдэг газар нутгийг зан өгчээ. Тэд урц жолон майхан барьж бүтэн зуныг ая тухтай өнгөрөхдөө тентхийн ард олонтой сайхан танилцсан эв найртай аж төрөн сууцгааж алсын аянд ядарч тамирцсан хүн өлдөд сүлдсэн малаа тэнхрүүлж чадсан байна. Мөн Монгол улс Манжийн иргэшээлээс ангижран төр улсаа сэргээ мандуулсан баттай мэдээг Орос сонин бичгээс олж үзээд халах Монголд очин нийлэх тухай Сумья нар хамтран хэлэлцэж улмаар хаант Оросын засгийн газар мэдэгдэж зөвшөөрүүлсэний зэрэгцээ 1912 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Оросын эрх баригчдаар зуучлуулан очир дараа богд эзэн хаанд хүсэлт өргөж Монгол улсын хүнд халамж гүн соёлд дагаар орж захируулахаа илэрхийлж хариу сойрхлыг хүлээж байх үед Илээс илгээсэн чормог гэгч өөлд хүн ирж Сумья нарыг буцаж очихыг ятгсанд тэд огтхонч зөвшөөрөөгүй байна. Харин хавчиг баян үгэнд нь орж нилээд хүнийг дагуулan буцжээ. Мөн тэднийг явснаас хойш зарим хүний сэтгэл нь хуурч тэдний араас сэм оргожээ. Ингэж анх Илээс Сумьяг дагаж гарсан 552 хүний тал орчим нь чормгийг дагаж буцсан байна. Тэдний ихэнх нь эцэг их ах トゥ төрөл төрөстөө илэд орхисон хүмүүс байхаас гадна тэмцлийн хатуужил суугаагүй залуус байлаа. Буцагсад башир үгэнд хуурцнаа илд очсон хойноо мэдчээ. Тэдний ихэнх нь цаазын элдэнд өртсөн гэдэг.
Богд эзэн хаанаас Сумья нарын өргөсөн хүсэлтийг сойрхон таалсан хариу ирмэгц харилцан зөвлөдөж өөрсдийн мэдлийн бүх мал бусад хогшил хөрөнгөө Орсын санд үнд үйцүүлэн борлуулад зам тэргэлэх хоол хүнсээ зэхэн бэлтгэжээ. Тэд бүх бэлтгэлээ гүйцээсний дараа Орос хасгийн хөлсний морь тэрэг хэрэглэн алсын аяны замдаа гарч унаатаа унаагүй явсаар 10 хоногийн дараа Семиплатинск хотод ирж цөөн хоног саатаад эрчис мөрнөөр аялах хөлөг онгоцонд шилжин сууж баруун хоошоо чиглэн аянаа үргэлжлүүлжээ. Тэгээд Оросын гүн дорших Омск үрч тэндээс Сибирийн төмөр замаар дорн зүг замнаж Новосибирск, Красноярск эрх хүүг дамжин 1912 оны намрын сүүлчээр дээдүүдэд ирсэн гэдэг. Эрчис мөрөн төмөр замаар олон хоног явахт нь баярлах гутрах олон зүйл тохиолдсон. Сумьягийнхан дээдүүд хавийн бурядуудаас морин тэрэг хөлслөн хэд хоног яваад Монголын умард хилийн бомбд дээж шивэнд ирж Монгол улсынхан эргэн харьяалд багтахаар ирснээ богд гэгэнд айлтгаж хүсэлтийг ёсоор болгосны дараа хүүхэд хөгшөд идэр залуу бүгд баярлан залбирч гүн хүндэтгэлээ илэрхийлжээ. Хяактын сайдын хэргийг хамаарсан буян тэдний хүлээн авч тужийн нарсны зах гилан уурын дэргэд нутаг заан өгсөн. Тэд Монгол нутагт ая тухтай аж төрн суух эхлэл болжээ. Монгол улс энэ төлөө үнэн санаа тавьж ядрал зовлон үл ажран хошууныхаа олон ардыг дагуулan ирсэн Сумьяд гүнгийн зэрэг хамтран зүтгэгч цэрэн доржид гутгаар зэрэг тогсын отго шагнасан гэдэг. (1912 оны 100 Юан Шинкай өвөр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дарж эхэлсэн. Тэрнийг Монголын засгийн газар эсэргүүцсэн 1913 оны 1-р сарын 25-нд хамгийн түгшүүртэй байгаа Евзрийн хід, Дарганг, Баруун Сүмд, Хөх хот, 3 гүн, хатны гол зэрэг 5 чиглэлээр 9100 зэрэг илгээжээ. Энийг 5 замын байлдаан гэж түүхэнд нэрлэдэг байна. 1913 оны хэр богд хааны зарилгаар Сумьяг нийслэл хүрээнд дуудан аваачиж зүүн өмнө зүгийн монголчуудыг төвчтгөн тохинулах түшмэл цэргийг ерөнхийлөн захирах сайдын албан томлон Дарганг чиглэлээр хөлийн чандаас довтолж байгаа Хятадын хар цэргийн эсрэг байлдах эрд цэргийг захируулан илгээжээ. Сумья ил таравхтай байх үедээ Хятадын хар цэрэгтэй олон жил тэмцэж явсан дайн тулааны туршлагадаа тулгуурлан байлдааны бэлтгэлээ дээд зэргээр хангасан гэдэг. Анх удаа Шилийн голын чуулганы харьяат нутаг Шуурга хөөрөг дархан уулын сум зэрэг газар хар цэрэгтэй тулалдан баатарлагаар ялж их буу 1, пулемот 1, баг хурдан буу 372, их бууны сум 411, баг хурдан бууны сум 35300, сэлэм 343, их баг туг 15, цэргийн майхан 413, цэргийн хувцас 1227, цэргийн гутал 1053, цэргийн хүнсний гурил будаа 50,000 илүү уут болон бусад олон зүйлс олзолсон байдаг. Сумьягийн энэ гавьяаг засгийн газраас үнэлэн үе улиран залгамжлах засаг, улсын түшээ гүнгийн хэрэгм, хошуу захирах засгийн тамга цутгуулан олгуулж Ялгун Баатар цол хүртээжээ. Мөн Сумьяг илээс дагалдан ирж хамт Хятад хар цэргийн эсрэг тулалдаанд оролцсон 12 хүнд 4-6 дэсийн зэрэг олгож хөхүүлсэн байдаг. Дараа нь их цэргийг анги хуваан Жанжин Манлайбаатар Дамдын сүрэнгийн цэргийн хамт Цахар Шулуун хүүхийн хошуу Дол нуурын зэрэг газарт хуралдсан Хятад цэргийг дарж зэр зэвсэг бусад зүйл олзолж байлдсаар 100 өдийн чуулганы харьяат Жинлэн хэмээх Бяруу хотыг чөлөөлж 5,000 илүү цэрэгтэй Лиу Янин Шилийн Ци зэрэг хотыг чөлөөлөхөөр тулалдаж байхад нийслэл хүрээнээс тусгай элчээрэн цэргийн яамны шийдвэрийг танилцуулсан байна. Энэ шийдвэрт замын үүд Жанчхүүгийн зүг мордуулсан гүн Муурангийн цэргийг ерөнхийлөн захируулахаар Сумьяг томилжээ. Гэтэл хүрээнээс дахин илж ирсэн нь Хяагт хотноо Орос, Хятад, Монгол 3 улс гэрээ хилцэхээр тогтож Монголын 5 замын их цэргийг хойш татгуулсныг мэдгдсэн тул цэргээ авч буцсан байна. Сумья Монгол нутагт ирж ажил байсан өдрөг дутах гачигдах зүйлгүй шахан байсан боловч
хайр газар илд үлдсэн нэгэн хошууны нөхдөө татан авчрах тухай санал боловсруулан засгийн газар уламжлан зөвшөөрүүлж даргангийн магсарж бэстэй цуг ил рүү явхаар бэлтгэж байтал Хягтын 3 этгээдийн гэрээний ясаар Монгол улс Хятадд автономт эрхтэй захирагдах болсноор Сумья нарын явахыг болиулжээ. Сумья түүний нөхөд 10 гаруй хүн өөр Монголыг чөлөөлөх тулаанд гарамгай гавьяа байгуулснаар тэдний нэр хүнд Монгол орон даяар түгж ард олны хүндлэлийг Ялгуунбаатар гэж хүлээх болжээ. Сумья 1915 оны сүүлчээр Хягт хавийн 28 дугаар харуулын дараагаар томилогдсон байдаг. Мянга 1921 онд ардын хувьсгал яллаа. Хувьсгалын ялалтанд Сумья болон хошууны олон амь хайргүй зүтгэснийг ардын засаг өндөр үнэлэн Сумьяд үе улиран залгамжлах бээлийн хэрэгм шагнажээ. 1924 онд нутгийн захиргааг ардчилсан зарчмын үндсэн дээр шинжилэн хошуу ноёдыг өөрчлөн сонгуул явуулахад нутгийн ардууд засгийн газрын төлөөний түвшмэд санал оруулж Сумьяг их түшиг уулын хошуу даргаар сонгожээ. 1928 оны эцсээр Монгол Ардын Хувьсгалт намын 7 дугаар их хурал болж, хурлын шийдвэрийн дагуу 2 дугаар шалгалт цэвэрлэгээ хийж, хувийн худалдаа эрхэлдэг, аж байдал нь овоо дээшилж мал хөрөнгөтэй болсон хүмүүс, урд нь зэрэг цол хэрэгмтэй байсан ноёд лам нарын 5,000 гаруй хүнийг баруунтан ангийн бус этгээд гэж намын игнэнээс хассны дотор Сумья гүн орсон байлаа. Сумья 1923 онд их түшиг уулын хошуунд намын 87 дугаар үүр байгуулагдахад анх гишүүнээр илсэн улмаар үүрийн дараагаар сонгогдож байжээ. 20 дугаар шалгалтын баримтад Сумьяг хуучин жинхэнэ хошуу захирагч ардыг дарлан байсан буюу гүнбэсийн зэрэг хэрэгм тушаалтай засаг ноён явсны дээр одоо гишүүнээс чөлөөлөхийг хүсэл тул бүрэн мөсөн хөөн зайлуулсавай гэжээ. Гэтэл 1931 онд Сумьяг харгас феодал гэж улс төрийн эрхийг хассан байна. Гэвч Сумья удаа дараа өргөдөл бичиг өргөсний дагуу 1934 оны 4-р сарын 4-ний өдөр бүгд найрамдах Монгол ард улсын баг гурлын тэргүүлэгчдийн хурлаас Сумья болбоос язгуурын ил таравхтын харьяад жинхэнэ ард үндэсний эрх чөлөөний тухай Хятадын харгас эзэрхэг луга тэмцэж явсан. Монголын тусгаар тогтнох явдлын төлөөнөө удаа дараа бие хүчин зүтгэж явсан этгээд лүгэ баатарлаг байлдах зэргээр гавьяа зүтгэл байгуулж явсан жинхэнэ засаг феодлоос онц өөр болохын тулд түүнд ардын нэгэн адил сонгогдох эрх олгуулан гүйцэлдүүлсвэ хэмээн тогтоол гаргажээ. Ингэж Сумьяд сонгуулийн эрх олгосноос 3 сарын дараа ардын хувьсгалын барьд зам болгож үнэмлэх болгосон байдаг. Олон жил янз бүрийн хэл ярианд өртөн аж байдлын хувьд ч улс төрийн хувьд ч хэлмэгдэж явсан Ялгуунбаатар Сумья Монгол улсын иргэний бүрэн эрхээ эдлэх болсноос хойш хагас жил болоод 1935 оны ихэр ертөнцөөс халин одоход Дайчин Баатар эрд элгэн ураг үрс сад үзэл бодол нэгт нөхтөн гүн эмгэнэл үзүүлж оршуулжээ. Харин ард түмний дунд Ялгуунбаатар Сумья хэмээн хэлэгдэж тууштай хоронж Монголын тусгаар тогтнолын төлөө бие сэтгэлээ бүрэн зориулж түмэн бэрхийг үл ажран түүнийг бодтойгоор хэрэгжүүлж чадсан ховорхон нэгэн гэж үлгэр домог мэт яригдсаар өдийг хүрчээ. Эрхэм сонсогчдод Алдан садыг нэвтрүүлэг үндэсний хувьсгалын зүтгэлтнүүд цуурлын энэ дугаараар богд хаант Монгол улсын улсад туслагч гүн Ялгуунбаатар Лаврын Сумьягийн тухай өгүүллээ. Бэлтгэсэн Гиндэн сүрэн
найруулагч Цэнгэл, нэвтрүүлэгч Сүлейман.